Манайхан шууд дүүрэн чангалтай ус нууртай. Манай модон хөсөлдсөн довд карьераа нууцтай. Зүр сэтгэд минь мөнхийн уяатай. Сүүдний цэнхэр уусуудхийн уугуул. Хавдаймгийн суугуул. Нутгийн зурган таавныхээ. Энэ үншийн хаагамар хатан мэндийг эрмэнчлээ. Усамгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгуулж буй өнөөдрийн энэхүү сайхан уулзалтыг албан ёсоор нээж нутгийн зам болон та бүхэндээ амар мэндийг ирэн үг хэлнэ хэмээн Усамгийн иргэдийн төлөөлчдийн хурлын дарга Гүрвийн Баттуулгатай нэгэнхүү дайснаа хүндэтгэн хүрье. Хаврын амдаг сарын сайхан өдрийн мэндийг дэвшүүлж Усамгийн уугуул ховд нутагт орсон суудаг ард иргэд ахан дүүс тав бүхнийхээ одоо мэндийг мэдчиж байна. Усамгийн түүх 100 жилийн болох ч байна. Энэ ажлын хүрээнд Усам Монгол улсын томоохон хотууд болох Эрдэнэт дархан Улаанбаатар мөн хөрсөглөлтэй Ховд аймагт орсон суудаг ард иргэд ахан дүүс тав бүхнтэйгээ уулзаж ойн тухай ойг хэрхэн зохион байгуулах тухай ямар арга хэмжээ болгож байгаа тухай та бүхэн тайлбарлан хэлж мөн та бүхний халуун сэтгэлийн төстэй эмчилгээг авахаар аймгийн засаг даргатайгаа аймгийн ой зохион байгуулах салбар комиссийнхтайгаа хүрэлцэнглээ. Усам аймгийн 1925 онд Дөрөвдөлөө хаан аймгийг нэр халж тухайн үед Чамдан уулын аймгийн анх дугаар их хурал 1925 оны 11-р сарын 21-ний өдрийн 4-р тогтоолороо Чамдан уулын аймаг хэмээн нэрлэж төвийг нь Улаангом сүрчүүлснээр анх одоо Усам аймаг байгуулагч байсан төвтэй үүнээс хойш 100 жилийн босхийг илээсэн байна. Тухайн үед 50 мянган хүрэхгүй орчим хүн амтай байсан аймаг маань 100 жилийн дараа 100 мянган улаан өндөрлөж зөвхөн Монгол улсын өнцөг хөлбөмбөрөнд төдийгүй дэлхийн өнцөг хөлбөмбөрөнд татсан суурьч нь ийм сайхан олуулаа болсон байна. Аймаг түүх 100 жилийн хавьг зохион байгуулах комиссийг 2024 оны 12-аас туралдсан аймгийн иргэдийн төлөөлчдийн хурлаар комисс байгуулж аймгийн засаг дарга батчаагаар ахлуулсан 13 салбар хороог байгуулан ажиллаж байна. Салбар хороод маань чиглэлийн дагуу үүргээ гүйцэтгэж өдөр явж байна. Бид нар түүхэн оогоо тэмдэглэх хүрээнд нэлээд томоохон ажлуудыг хийхэд зорьсон. Суур дэвтсэн шинжтэй ажлуудаа улсын орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийгмийн шинжтэй ажлуудаа мөн одоо уугуул сугуул нутгийнхэн та бүхнийг маань 100 жилийнхээ оог тэмдэглэх айтаа тогтоо өнгөрөөх энэ асуудлыг нутгийн ард түмний хандив тусламж та бүхний манлайлалаар зохион байгуулахаар чиглээд ажиллаж байгаамаа. Үүний дараа засгарга маань нэлээд олон юм тайлбарлаж хэлэх байх. Хийх бүтээх зорьсон ажлууд бол зөндөө байгаа гэдгийг та бүхэнд хэлье. Хэдийгээр та бид шашин шүтлэг, зан заншил, өн соёл хийж байгаа ажлаараа зарим нь ойрч гисэн бид бүхнийг нэг л зүйл нэгтгэж байдаг. Энэ бол уул усны диваажин болсон улсын цэнхэр нутг маань бид бүхнийг улам ойлголцуулж, улам ойртуулж байдаг билээ. Та бүхэнд аз жаргал, эрүүл хамгийн сайн сайхныг хүсье. 100 жилийнхаа уугаар баяртай уулзцгаая. 100 жилийн ууг зориулсан Ховд аймаг дахь уугуул нутгийн алтан дүүс та бүхний уулзалтын ажиллагаа нээсний мэдээ. Баярлалаа.